Далай тэнгисийн эрдэмт баатар. Та алдар нар буудал суудал гэр бүлийнхэн талаар айлдана уу? Өндөр хөхө тэнгэрээс хөрс талтан дэлхийд өргөн ихэд далайг халигуулж цалигуулан төрлөө. Хар усан борог хуйлруулан шаагуулан төрлөө. Хуй их салхийг эрчлэн төрлөө. Өнгөт нарт ертөнцид үйлээ нэгэнтэн дүүргэж өвлүүлэг сургаалan айлдах гэж өнөө нартад залрлаа. Номтын их тэнгэрийн 33 баатрын жанжин их суудалдаан заларч нэгэн оршисугай. Өргөө цагаан гэрийг түшилцэн хансаж явсан. Өнөр их лусын нэгэн хатантай бэлээ. Хөрс талтан дэлхийд дөрвөн сайхан үрсийг хайрлан халамжлан байж төрүүлж өсгөж явлаа. Дөрвөн сайхан үрсээ дайны ухаанд сургаж дайчин хүүсийг дайлдрахгүй дүүргэж явлаа. Дөрвөн сайхан үр дайчин баатар эрсийг дэмнэж баруун зүгэн их тэнгэртэн заллаа да үр. Нийтэлж хэрэглэг тэргүүн хөө хуйг хэмээвэс эгэл нэгэн баатрын эрдэмт хуйг нь буй. Ширэн хажаастай арьсан хөө хуйг дээр ширээсэн ган төмрөөр хүрээ хамгаалалт хийсэн. Гял цал өнгөтэй гялбат баатар хуйгийг гарамгай үйл бүхэндэн эдэлж нэгэн явлаа. Дан дулаан бүхэндэн гэлхэр зусмын догшин гурван азрыг унаж эдэлж явлаа. Хэрэглэж эдэлж явсан зэр зэвсэг болоо. Хөхө цэнхэр өнгөд хөө хуйган хуйтай. Хосгүй төмөн янзын эрдний чулуун чимэгтэй. Хоёр дохой урттай хүчит нэгэн сэлмэн буй. Бамбай мэт халахвч хамгаалтан хийсэн эдэн буй. Бамбар мэт барьж явах чулуун толгойтой зэвсгэн буй. Давалгаа тэхэ далайн дун хасааг ашиглан довтлон ирэх дайсны дуу чимээ бүрийг анам байж чагнан тандж анирдан байж сонордон сэрэмжилж явлаа. Дайсан өстөн бүхний дөтлөх дуу чимээ далай тэнгисийн догшин цамнах төрлөгээр давалгаалан цалгих лусын их чимээнээр дун хасаагаар дамнан өвгөн надад сонсогдсон буй. Дайн тулаанд орж дайтан тулдаж явахтан довтлон өстөн дайсан хөг авэаны хүчээр хөлгүй ихэ далайн хүчит төрлөгийн салхиар хөөж нэгэнтэн зайлуулж хөнөөж устгаж явлаа. Дайн тулаанд ороод гиндэж шархдах үедэн дархан бяр тэнхээгэн алдаж дутаж явахтан далай тэнгисийн аршанаар махан биеэн домнож дэмнэж ихээр ангааж дээжлэн хүртэж явлаа. Цэлхүүтэн аршааныг залгиж балгаж байхтан цэвэр хүч тамираа махан биедэн хурааж явлаа. Цэлэлзэг далайн үлэмжих төрөлтийн давалгаа цочроо хүчит салхийг яаж үүсгэх мэдхүү. Далайн арван аршаан дээр салхины их хуй бууж догшрон цамнах далайн их давалгаа үүсдэг дээ. Энэ л давалгаа адил элдв хар муу зүйлийг эрчилсэн салхины хүчээр устган зайлуулж болно. Тэрэлэх ухааныг үрс танаар сурах гэж төмөн олон хаврыг үзэх хэрэгтэй болно. Үлэмж чадалтай далай тэнгисийн бяр хүчийг үмэн тулаанд дайдаж нэгэнтэн ашиглахдаа далайн хүчит төрлөгээр хармуу дайснуудыг давшиж нэгэнтэн хөнөөж дарж устгаж болно. Урс балчуу та нарын хамгийн сайн мэдэх нь үе олон янзын хүчит хармуу бүхнийг хасын их хэрэгэлтээр хуйлруулан татаад хам байж хажиж устган дарддаг юм. Тэнгис далайн хүчит салхи хэрэгтэй. Тэнхээ төрсөн махан биеийг нэвтэрч харамуу зүйлсийг хамж буцаан татаад хөлгүй далайн аршаанд хуйлруулан шингээж далайн хүчит давалгааны бэр чадлаар даварсан бүхнийг дарж бултаар устгадаг юм.
Налайн хөдөлгөөн давалгаа бүрийг та нар аж догшин дайсан бүхнийг иргэдээр нь байна гэж ух. Налайн хөдөлгөөн бүхэн янз бүрээр харагдана. Давалгаалan байх төрлөг бүхний хүч өөр. Арараасан давалгаалах олон хөдөлгөөнийг амдан хуйлрах салхиныг хуйлраатай холбож атаатан дайсныг хуугаар нь бүчин боомж амсхийг завдал өгөлгүй хамж устгах үйл юм. Далайн давлгааг ажин харж ухаар лавбас довтлох хармуу дайсныг хэрхэн устгахын даамай сайн тайлж хуж мэдж болно. Далдар элэр дайтахад ялгаа бараг үгүй дээ. Далдуур дайтахтаа далайн их давлгааны догшин хүчийг арвжуулж дүрийг хувиргаж даварсан хармууг хоморголон дарж устгадаг юм. Бүсэлж бүрхэж бүчиж тушаад бүлээр нь өөртөө татан хурааж тамирыг нь барж тэнхийг нь дорой тулан устгах тавиланд үйлийг товлон хялбарах нь дуур гэдэг юм. Налай тэнгисийг дэтгэж оршоодог зүйл нь томон янзын долгион эрчим салхины хүч. Тэв дэлхийн гадаргад оршин байх эрчим юм. Тэнхэд энэ л эрчимүүдээр тэнцвэржин оршдог. Эдгээр зүйлсийн эрчим хүч чадал тэнхэн эцэд солидод ирвэс энгүй их далай хорогддог юм. Хэрвээ энэ л эрчимд хуралдаж ихэсвэс хуйлраад хүчит давлгаа омгшин дөгдөг юм. Хүн үрс таанрын энэ л махан байн хаанан аршин ихээр хуралддаг байлээ. Хармуу зүйлсийг хоолоо хэмээн ухваса далай тэнгисийг ходоодоо гэж санда. Үрс таанрын ходоодоос үүс ялгардаг үнэрт шингэнийг далай тэнгис гэж ух. Үрс таанар ходоодоо нэгэнтэй хөдлөгөөс сонорт ирэх чимээг далайн усны давлгаатай жиш. Хонгор үрс таанрын бодлоос гарч буй эрчим хорвоо дэлхий дээгүр хаа сайгүй оршин буй. Тунаж нэг л газараа оршиж тогтож дээлэмгүй. Тэвээс тэв дамжин дэгдэж түгэж байдаг билээ. Үрсийн бодож хэлж дуулгаж буй аваа бүр өргөн далай тэнгисийн салхины хүчинд нөлөөлдөг. Эсгэрх салхин өөрөө элдв эрчмүүдээс үүсдэг. Эрт тэр эрчмүүд хуралдахаар их салхилдаг юм. Тийм нэгэн учраар л тэр л далай тэнгисийн төрлөг хөдөлгөөн бүрийг хүмүүн үрс таанрын алив бодол санаа аялгууд дуу аваа айлдж хэлэх ариун үгс чинь үүсгэж буй. Үрс таанрын төмөн сайхан зүйлсийг үе олноороо хөөрөлдөж аялгуулж байвас далай тэнгисийн давлгаан дүүрэн цалгилж даамай холт хүртэл дэвэрж ихээр халигд юм. Үрс таанрын хармууг эсвэл буруу зүйлийг үүсгэж тунгаагаад байвал далай тэнгисийн дөрвтэй хөдөлгөөн долгилгос арвсан хүч нь дороотож ихээр саарч дутаж ихээр дундардаг юм. Та ямар үлэг дүүргэж номтын тэнгэрийн баатар болсон бэ? Өргөн далай тэнгисийн хөдөлгөөн бүрийг ажиж өнөө нартад хийж буй үйлдэл бүртэйгэн уялдуулж ухаан мэдлэг бүрээ ундруулан ихээр арвжуулж ухаарлын хэдэн үгсийг үрс балчруудад айлдаж энд тэндгүй очиж баатар дайчин ирсийг энэ л сурсан эрдэмдэн сургаж нэгэн явлаа. Энэ бүхний давья өнөө нартад ингээд онгод дүрэнд хөрч хөрт дэлхийд буугаад айлдвар айлтгалан үрстэй дамнуулан байна да. Хийсэн үйлдлийн хариуг та нар өнөө мэдэрч байна. Хийхтэн айгаагүй, үйлдэхтэн тунгаагаагүй атлаа. Хөөрхий үрс та нар энэ л байгаль ээжийн хариу нэхэлт үйлдэлээс харамсан хэлэх үгсээс халаглаж юунд хомдлож хулчиж юунд зүргэлэн вэ? Балчир үрс та нар өнөө нартад бурууг танд чадалгүй бодлон ихийг үйлдвэс. Бусдын буруу үйлдэлийг залруулахгүй байх хаваас байгаль ээжэм буснуулж хорлон сэндэлж
Ам бий болсон алив эрдэнэс бүрийг нь авахын нэгэн донгоор ухаж төнхөх хаваас асрал дэлхий ээж үйлдэл хөдөлгөөн бүрээрэн арчаагүй үрс танартай тооцоо бодохыг анхаар. Голоморон тэнгисийн орон дээдэн дээдлээ. Горих болог аршаана ам мэт хамгаал. Энэ л хорвоо дэлхийг элэг бүтэн байлгаж энхри үрс танар их тунх амьдарцгаа. Зүгээр байгаа зүйлсийг зөвгүй гэж юуж оролдоно. Зөвхөн өнөө маргаашин аргацаах төдий харснаар ирээдүй чинь үгүй болохыг үрс нэгэн тунгаа. Эм бүхнийг тунгааж зөвөр үйлдэж дийлбэл энэ л нарт дэлхийд энлэн байх үрс та нар эгнэгт найртай амьдарч элэг бүтэн оршин заа.